Тэгэхээр дайн гэдэг ойлголт чинь бол нэг зэвсэг өрөөд байлдах биш болчихсон. Ер нь бол эрдэмтэн судлаач тэгээд энэ цэргийн мэрэгчлэнгүүдийн тогтоосноор бол өнөөдрийн явагдаж байгаа дайн бол 75% нь бол үндсэндээ цэргийн бус хэрэгслийг ашиглаж явагдаж байна. 25% нь яг нь цэргийн хэрэгсэл ашиглах юм болцоод 100% ч цэргийн бус хэрэгслээр явагдах юм боломж бол бүрдсэн байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ юу хэлээд байна вэ гэвэл өнөөдөр одоо шийдэл Монгол улсад дайн явагдаж байгаа юм үгүй юм уу гэдэг асуудал хүртэл бид нар өөрсөндөө яах нь тавихад хүрч байгаа. Тэгээд бас Германы нэг эрдэмтний хэлсэн үг байгаа юм. Юу гэхээр тэр дайн болж байгааг бид нар тэр тухайн дайн дөртөж байгаа улс нь мэддэггүй. Тэгээ нэг мэдхэд бол мэдэрлээ гэхэд одоо хариу арга хэмжээ авахд оройтчихсан байдаг юм аа. Тэгэхээр дайнд ялагдсанаа мэддэггүй. Тэгэхээр улс нь бол хэвээрээ мөртлөө эзэн өөр болчихсон байдаг. Ийм үе ирсэн юм а гэж